Монгол Улсын үндсэн хуулид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анх дахь зөвлөлтөх санал асуулга өнөөдөр төрийн ордонд үргэлжилж байна. Өдөөс өмнө 12 цаг 10 минутад зөвлөлтөх санал асуулгын 3 дахь сэдв буюу төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах. За 5 дахь сэдв болох улс төрөөс хараат бус мэргэжсэн чадварлаг нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх талаарх сэдвүүдийн танилцуулгыг Улсын их хурлын гишүүн Батсандан Эрдэнэбатнар хийсэн юм а. Тэгвэл дээрх сэдвүүдээр өдөөс хойш 13 цаг 20 минутад оролцогчид 49 хэсэгт хуваагдсан нээлттэй хэлэлцлээ. За зөвлөлдөх санал асуулгын 3 дахь сэдвийн хүрээнд төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус Монгол Улсын үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, төрийн жинхэнэ албыг мэргэжсэн доктортой шатлан дэвших зарчим шилжүүлэх, төрийн алб улс төрөөс ангид байна. Төрийн албан агчийг улс төрийн шалтгаанаар ялгуурлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хууль зааснаас бусад үндслэлээр албан тушаал зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын үндсэн хуульд нэмж оруулах. За харин 5 дахь сэдвийн хүрээнд улс төрөөс ангид төрийн хариуцлага сахилгыг дээшлүүлэх, үндсэн хуулийн байгууллага бий болгох. За төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авилгатаа тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид хараат бус бие даасан байгууллага болгон зохион байгуулах. За шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөдгөх. За шүүгч, ерөнхий шүүгчийг томилох, томилгооны зарчмыг тодорхой болгох тухайн асуудлаар хэсгүүд тус тусдаа хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэсгийн хуралдаан 15 цаг 20 минутанд өндөрлөж, одоо нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.